ер нь засгийн газрыг огцруулах, чөлөөлөх, томилох онцгой бүрээрх зөвхөн их хурл хадгалагддаг байхгүй юу. Тэгээ их хурлын яасан шийдвэр олонхоор шийдсэн. Тэр эдний хилээд байгаа нөгөө үндсэн хууль дээр байгаа ерөнхий сайдыг огцруулах уу гэж санал хураалт явуулсан уу явуулсан. Үгүй тэгжиж л ерөнхий сайд огцруулсан байгаа шүү дээ. Тэр санал хураалт явуулсан. Тэгэхээр тэрний үг өгүүлбэрээр хөөцөлтөд ийм шийдвэр гаргаад нөгөө огцорсон байгаа засгийн газарт буцаад эрх мэдлийг шилжүүлэх, өөрөөр хэлэх юм бол хууль бусаар төрийн эрх мэдлийг шилжүүлэх ийм шийдвэрийг өчигдөр цэц гаргачлаа шүү дээ. Энэ чинь төрийн эрх мэдлийг хууль бусаар шилжүүлэх болчихж байгаа байхгүй юу? Унтсан байгаа засгийн газар үргэлжлүүлэх гэдэг чинь. Гэхдээ өчигдөр яг ямар асуудлыг одоо цэцэнгээ шийдчихв гэж. За үндсэн хуулийн 27-гийн 1-д улсын хурл чуулганы хэлбэрээр шийдвэр гаргана гэж байгаа байхгүй юу? Чуулган гэдэг чинь зөвхөн нэгдсэн хуралдааны хэлэхгүй. Байнгын хорооны хуралдаа орно, намын бүлгүүдийн хуралдаа орно, дид хорооны хуралдаа ингэж яах нь цогцоороо чуулган шийдвэр гаргадаг юм шүү дээ. Гэтэл одоо өчигдрийн гарсан шийдвэрээс болоод одоо дараа нь ерөнхий сайдыг огцруулахыг ороод ирээ. Байнгын хороонд санал хураалт хийхдээ аягүй хэцүү болчихж байгаа байхгүй юу? Яг энэ дээр байгаа нөгөө ерөнхий сайдыг огцруулах гэдэг санал хураалт байнгын хороон дээр өмнө болсон уу? Болсон. Ерөнхий сайдыг огцруулах санал хураалт явсан. Гэсэн олонх нь яасан? Дэмжиг үлэхгүй юу? Одоо тэгээд ороод ирэхэд яах юм? Бүгдээрээ дэмжиж суугаад иж болохгүй шүү дээ. Гэхдээ дэмжихгүй санал өгөх гэхээр болохгүй гэдэг энд ингэчлээ шүү дээ. Тэгэхээр чи ер нь байнгын хороо гэж юу юм гэж? Байнгын хороо одоо энэ 27-гийн 6 үндсэн хуулийн байнгын хороо энэ үндсэн хуулийн бүр бүтцийн байгууллага байгаа байхгүй юу? Үндсэн хуулиар заагаад өгсөн. Нэгдсэн хуралдаан байна, байнгын хороо байна гэдээ ингэж хэлчихсэн. Тэгээ байнгын хороо нь саналын томьёол бэлтгэж чуулган руу оруулж байгаа шүү дээ. Чуулган одоо нэгдсэн хуралдаанд оруулж байгаа шүү. Гэтэл одоо энийг байхгүй болгоо хийчих гэдэг шүү дээ. Одоо бид нар ингээд дараагийн ерөнхий сайд дээр бол нэгдсэн хуралдаанаар хэлцэх юм уу? Чуулган хэлчих болохгүй нөгөө юугаар хэлчих болохгүй ч байнгын хороогоор. Яг тэгвэл яг тэр самдын томьёогоор хураалгахаар нөгөө дэмжихгүй байж болохгүй болчихж байгаа байхгүй юу? Ийм утгагүй юм. Гэхдээ ер нь аюу утгагүй юм ийшээ. Одоо ингээд бос туйлдаа ч гэлээсэн ер нь ингээд байнгын хороо самдын томьёолоо бэлдээд оруулна шүү дээ. За тэгэнгүүт дахиад яг байнгын хорооны дэмжээгүй унтсан санд байвал яг дэмжээгүй саналыг дэмжиж гэж хураалгана шүү. Одоо төсөвдөр ч тэгж явж байгаа. Үгүй тэгнэ. Үгүй ерөөсө төсөвдөр ч хэллэг гэсэн харин тий. Одоо төсөвдөр ч гэсэн байнгын хороо санд томьёолоо бэлдээд үгүй тэгжээж нөгөө чуулганы бүрийн эрхээ хэрэгжүүлнэ гэдэг чинь байхгүй юу? Байнгын хороо хилэлцээд тэгээд сандын томьёол бэлтгэхэд чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж байгаа байхгүй юу? Тэгээ нэгдсэн хуралдаан тэр юу байнгын хороноос оруулжсэн сандын томьёолоо санд оруулалт явуулаа шийддэг. Тийм биз? Одоо төсөвдөр яг тэгнэ шүү дээ. Ажлын хэсэг байнгын хорон саналын томьёолууд оруулна. Тэгээ саналын дэмжигдсэн саналын томьёолууд яах вэ? Дэмжигдсэн дэмжигдэггээр ялгадаад их хурл. Одоо ч гэсэн их хурл дээр заяа дэмжээгүй санал бас хураагдана. Үгүй дэмжээгүй саналыг хураадаггүй хурл байж болохгүй шүү дээ. Тэгэхээр айгүй ноцтой юм хийсэн. Зүгээр ер нь бол одоо үндсэндээ эн чинь маш төвхтэй байдлаар оруулаа ичиж байгаа байхгүй. Цаашдаа их хурл яаж явах юм бэ гэдэг хацаа ичиж байгаа байхгүй. Мухардад орчиж байгаа юм шүү. Тий, одоо байнгын хорон дээр дэмжсэн дэмжээгүй саналаараа ялгаж гарч ирэх юм чинь үгүйсгээд нь шүү дээ, болохгүй шүү дээ. Төөрөгдүүлж гин гинүү? Тий? Дэмжээгүй саналыг дэмжиж гэдэг төөрөгдүүлж гин гэж. Тэгэхээр энэ үндсэн хуулийн цэцэн гишүүдийг одоо та хууль зөрчсөн гэж үү? Тий, гүн чинь одоо та нар хараад одоо бид нар яах төсөв дээр. Саналуудыг дэмжсэн дэмжээгээр нь ялгах болно шүү дээ. Шүнэ улсын хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчид тэгээ өөрсдөө хуулиа тайлбарлаад маргаагүй яагаад өчигдөр ингээд Гэхдээ илт ийм шийдвэр гаргах нь тодорхой байсан байхгүй юу? Тийм учраас улсын их хурлын гишүүн нэг өргөсөн тангарахтай үнэнч байна, хууль зөрчихгүй гэж байгаа. Тийм учраас хууль зөрчсөн хурланд бид өөрсдөө оролцож болохгүй байхгүй юу? Хууль зөрчих болохгүй шүү дээ бид. Тийм учраас гарсан. Одоо процессын хувьд процессын дид даргыг одоо яах вэ? Үндсэн хууль зөрчсөн эргүүлэн татах асуудал гэж ингээл яригадаад байна л да. Одоо энэ юмнуудыг яг ингээд нөгөө улсын их хурлын гишүүний талаар жишээ дүгнэлт гарсан ч гэсэн улсын их хурлын гишүүн ч нөгөө нэг ард түмний төлөөл их хурл тангараг өгсөн байдаг учраас бүрэн эрхийн заавал их хурлаар шийднэ. Тэгээ их хурл одоо зөвшөөрөх юм бол бүр эрхийн төгтгөлцөн гэсэн. Тэгээ бас л төгтөө байдлаар оруулчихж байгаа байхгүй юу? Их хурл одоо төгтгөлцөхгүй байвал яах вэ? За та бол одоо 5 удаа сонгогдсон ийм туршлагатай хамж. Одоо эндээс яг гарц гаргалгаа яг юу вэ гэж харж байна. Хуулиа өөрчилж гарах юм уу? Аль эсвэл уулзалт тохироо хилцэж гарах юм уу? Гүн чи одоо ингээ их хурл үйл ажиллагаагаа явуулахад төвхтэй болчихлоо шүү дээ. Тэглээ. Одоо төсөв дээр яах юм? Дэмжээгүй сандыг хураахгүй болчихоо. Одоо энэ чинь ингээд байнгын хорон дээр дэмжсэн дэмжээгүй сандын томьёолууд гарч ирээд хоёлоо орж ирж хураагддаг шүү дээ.
Тэгэхээр одоо дэмжээгүй саналыг яах вэ гэдэг юм гараад ирж байгаа байхгүй юу? Дэмжээгүй саналыг дэмжээгэж хурааж болохгүй гэдэг нь шүү дээ эдгээр чинь. Тарих эргүүлж гин гээд. Тэгэхээр одоо яах юм цааш тийг хурл яаж явах юм? Үндсэн хууль дээр юу ч өгсөн бэ? Өөр хууль дээр юу ч өгсөн хууль дээдлэнэ гэдэг үндсэн хууль дээр байж байгаа. Төсөө хуулийг хамаагүй тэгж төрөгдүүлсэн байдлаар хэлцгээж болохгүй шүү дээ. Хууль дээдлэх зарчим гэж үндсэн хууль дээр байж байгаа. Тийм учраас мөн ялгаа байхгүй эдний хэлсэн шиг л одоо явахаас өөр аргагүй болно. Тэгэхээр энийг өчтөр би хийсэн. Эхлээд тэр нэг одоо хуралдаа эхлэхэд нь та нар одоо анхаараарай. Яг гэвэл цаашдаа чуулганы хуралдаан, энэ байнгын хороодын хуралдаан явах нөхцөл байдал хүндэр шүү. Та нарын над гарах гэж байгаа шийдвэрээс чинь болж гэж. Одоо хүндэрчж байгаа байхгүй. Одоо жишээл ингээд нэг төсвийг тэдэн хуваар таны гэж хурааж штэ тий. За гэтэл тэрийг чинь дэмжихгүй гэж болно штэ. Гэхдээ тэр санал нь нэгдсэн хуралдаан дээр орж ичсэн шийдэгдэн штэ. Тэгэхээр дэмжээгүй саналыг хурааж болохгүй гэдээ харж одоо айгүй төвтэй болчихж байгаа байхгүй юу? Та сая зэц нэг талыг бариад байгаа учраас хурлыг орхон гарсан гэж байна шүү дээ. Биш хууль зөрчих гэдээс учраас. Зөрчих гэдээс учраас. Тэгэхээр зэц одоо ингээд их судлын хуралдаан эцэг гэж үзвэл зэц хууль зөрчиж байна гэж үзвэл зэцийг одоо шүүх газар нь хаана эцсийн шийдвэр. Гэхдээ одоо бол яг их төвхтэй. Нэг л боломжгүй. Нөгөө энэ үндсэн хууль зөрчсөн гишүүдэд илгээсэн байгууллагууд нь буцаад татдаг. Их хурл жишээлбэл илгээсэн 3-ыг татах хэрэгтэй. Тийм л алах юм байна. Хуулиараа бол тийм боломж. Тэгэхээр цэцэд очисон хүн гэдэг бол үнэхээр маш хариуцлагатай энэ нэг их хурлын үйл ажиллагаа, энэ төр авж байгаа үйл ажиллагаанд оролцож исэн ийм улсууд байх хэрэгтэй байгаа байхгүй. Атлаад нэг парламентд нэг ч удаа болтхон суудсан тий. Энэ томьёоллуудыг, энэ санал хураалтуудыг ойлгодог болцсон байх хэрэгтэй юм ба шүү дээ. Тэгэхээр одоо ямар ч хууль орж ирсэн дэмжсэн дэмжээгүй саналын томьёол бэлтгэл байнга хороо оруулна. Гэтэл одоо дэмжээгүй саналын томьёолыг хураахаар тарих хэрэгтэй томьёолоор болохгүй гэчихэж одоо яах юм? Өчнөө олон жил 35 жил ингэж явчаад энийг үүсгэхэр ч одоо энэ парламентын тогтолцоог үнцэр нь үгүй хийчих гэж шүү дээ. Одоо ерөнхийлөгч Замдаж төрийн засгийн газрын огцруулсан тогтоол бүхэлд нь хориг тавьсан шүү дээ. 10 хоногийн дотор хөргөд хийцэх хэрэгтэй. Тий, маш чухал асуудал. Сая ингээд цэцтэр одоо бид нар яагаад оролцсон гэдэг чинь бол шүү дээ. Ерөнхийлөгч хориг тавьснаар нөгөө энэ тогтоол чинь эцлэгдэхгүй болчихж байгаа байхгүй юу? Энэ их хурлын гарсан шийдвэр эцлэгдээгүй байхад цэц авч хилцсэн чинь буруу байсан байхгүй юу? Гол алдаа бас. Яг эдгээр шийдвэр гаргахтаа буруу гарсан. Мөн эхлэхдээ буруу байсан. Эцлэгдээг байгаа их хурлын тогтоол дээр цэц дүгнэлт гаргасан байхгүй юу? Нөгөө 5 хоногийн хугацаанд хүлээдэг шүү дээ. Ерөнхийлөгчийн хоргийг. Тэгээ ерөнхийлөгчийн хориг ирэхгүй бол их хурлын шийдвэр хүчин төгөлдөр болно гэж байж байгаа шүү дээ. Гэтэл хүчин төгөлдөр болоогүй байхад нь дүгнэлт гаргачихж байгаа. Маргаан үсгээ дүгнэлт гаргачихж байгаа. Тэгэхээр энэ яамны зохион байгуулалт л байхгүй тий. Ер нь ингээд 20 хоногийн дотор бэлдэх ёстой мэлээ. Гэтэл нөгөө онц байдал буюу дайны нөхцөл байдал үүсвэл 3 хоногийн дотор хийх юм л тэрнгээр хийж байгаа байхгүй. Тэгээ эзний аюулгүй байдлын зөвлөлөө 2 гишүүн огцорсон дайны онц байдал гэж яриад. Онц байдлыг чинь зарлахыг хуулиар заасан байгаа шүү дээ. Тий, онц байдлыг хэн зарлах вэ? Ерөнхийлөгч зарлан тэрийг их хурл хүлээж авбал шүү. Их хурл хүлээж авахгүй онц байдал хүчингүй болно. Тэг чи онц байдал гэдгийг чинь ерөнхийлөгч зарлаад их хурл тэрийг баталгаажуулдаг гэдэг байхгүй юу? Тэгээд онц байдал зарлаагүй шүү дээ. Энэ онц байдал гэдэг бол өөр.